Би өнөөдөр их хурлын даргын захирамжаар байгуулагдсан засгийн газрын ажилдаа зэрэгцэж төрийн албаа хаагч нарыг тал талд дууддаг ажлын хэсгийн хуралд суудаг боллоо шүү дээ төрийн албаа хаагч нар. Тэр гишүүн дуудсан, тэр ажлын хэсэг дуудсан, засаг дуудсан. Эсвэл чуулган дээр, яаман дээр байж хүн алга. Би өнөөдөр их хурлын даргын захирамжаар байгуулсан 58 ажлын хэсгийг захирамжийг цуцлана. Одоо ер нь бүгдээрээ хийх ажлаа хий. Юу хийхээ мэдхээ боллоо гэхэд юу хийхгүйгээ ядаж мэддэг бай гэж би зорж байгаа. Өнөөдрөөс би ажлын хэсгүүдийг цэгцэлж 7-гоос 10 ажлын хэсэг л байгуул. Энээс хойш хэтрэхгүй. Засаг хуулиа оруулж ирэх шахна. Оруулж ирэхгүй бол их хуралд хэлцэх асуудал засгийн газраас өргөн мэдүүлэг бол байхгүй шүү. Тийм учраас засаг ажил хийх хэрэгтэй. Тэгээ ийм л зарчмаа барь. Тэгээ энэ нэг томилгоо одоо ингээд хуулийн хугацаатай томилгоонуудаа хийгээд ажил төрөлдөө орё.